Монголын үндэсний олон нийтийн телевиз, хэл хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар үзүүлж байна. Төхөөд ирсэн жилүүд олон сандрал. Хөөс жамраг ирээдсэн. Сэргэн гавны одонд хэлийн цэргийн 108 дугаар ингээд энд сууна. Залуу насныхаа цог золбоог одоо гайхуулаад өгөөрэй гэгээд манай тасгийн даргаасаа хэлсэн. 22 онд манайх 42 мянган дуудлага болсон байна. Гинт хэрэг хийвэл өстой гიშгэх газаргүй болтол камерч болсон юм шүү дээ. Багш ажилтны сэтгцэн эрүүл мэндийг дэмжих юм өдөрлөг таарах хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Одоо өв уламжлал болсон ингээ баяр наадмынхаа хамгаалтанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг маань өөрөө бас тийм гоё нэр төрөг ирэг байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд төргий. Сайн байцгаана уу? Та бүхэндээс энэ өдрийн мэнд төргий. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцуулсан дарга. Хамаг зал заяа гэдэг жүжигчдийн мэргэжилтэй. Цэнгэл хэл хамгаалах ерөнхий газраас өдрөл панелистаар оролцож байна. Сургуулаа төгсөөд ажлын гараан дээр гарахад ер нь бол хэцүүгээс хөвгчлөлтөө 9 шидийн л асуудал тулгардаг шүү дээ. Тэрийг үзэхдээ бол айгаа гоё сэтгэл тогтолж байна миний хувьд. За бид дугаараа үзье. За тийм. Шинэ ажилтан. Энэ хөгжим сонсон ч бас айгаа огшиж штэ. Би үндэсний телевизэн бас цагдаагийн кинонд тоглож исэн. Хэдэн жилийн өмнө юм бэ? Амьдрал чиний төлөө гээд 13 жилийн өмнө тоглож исэн юм. Гоё кино үзсэн би. Тий, энэ хөгжмийг сонсоод ингээд дүрс харсан чинь огшоод яг ингээ хуучны кинонд тоглож исэн дурсам сэргэж гин гэх юм уу? Бид хүн Монгол Улсын хэлийн 815 дугаар бүлэг багаан дээр ирсэн байна. За Монгол Улсын хэлийн 815 дугаар багны хариуцсан хэсгээр олон улсын ачааны болон суудлын галт тэргийг шалган нэвтрүүлэх, за мөн хариуцсан хэсгийн улсын хэл хамгаалтыг зохион байгуулж явуулдаг юм онцлогтой став байна. За хэлийн баг нь болохоор 2002 онд сэргээн сурлаж энэ байрал дээр босгосон 4 хос сүлд багнана. За баган тэмдэгдээ яслаа. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдшгүй дархан байдлын илэрхийлэл, хэлчдийн баатарлаг үйлсийн мөнхийн бэлэгдэл болсон хэлийн багнандаа хүндэтгэн ёсолж, шинэхэн хэлчдийн шинэ өдөр эхэлж байна. Сотроод нь хэлийн 810-аас 819 дугаар тэмдэг хүртэл одоо улсын хэлийн 29 км 985 м хэсгийг одоо хариуцан хамгаалдаг улсын хэл хамгаалалт шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хослуулан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. За энэ суурьлын бүс ойрхон байна гэхээр цагийн байдлын өрнөлт ихтэй. Эрүүгийн, гэмт хэргийн, хэлийн зөрчлийн одоо нөхцөл байдлын зам үд суманд их гардаг. Улсын хэлээр нэвтрүүлгийг завдсан, хоригдсон, эд зүйлс одоо ийм нэвтрүүлсэн эсвэл 3 дахь жооронд гарахыг эргэмзэлсэн одоо гадаад улсын иргэд хэл давах, хууль бусаар зөрчих, баримт бичиггүй хэл давах гэхэд ийм зөрчлүүд бас цонхилдог. Ийм ч бодлоод хэлийн байгууламж тохиолын системүүдийг одоо хэл амуул байгууллагад одоо жишг төхөөрөмжөж одоо ажилласан отроод анги юм аа юм бол. Зундаа одоо нэмэг 45-аас 50 градус хүртэл халдаг. За өвөлдөө бас очир гинт хүүдэрч бас 35-аас 40 градус хүүдэрдэг. Шорон шуурган зарим үед одоо яг эд ширүүсүүд 35 м/сек хүртэл одоо шорон шуургууд ширүүсдэг юм. Говьцүлийн бүсэд хамаарагддаг. За цаг агаар хүүдэрчний улмаас одоо зэрлэг агентны хөдөлгөөн бас ихсдэг. Хэлийн одоо зурвас, инженерийн торон байгуулагч, эдээс үүдэх одоо ялангуяа хулан зээрийн хөдөлгөөн нэмэгдэж, хэл хамгаалтын инженерийн байгуулагчийг эдээс үүдгээс гадна одоо олон улсын галт тэргийн хөдөлгөөн саад авчруулдаг. Одоо шинэ төгсөж байгаа залуучуудаа нэг албанд дадлагжуулах сургалтанд явагдаж байгаа. Шалган нэвтрүүлэх албаны чиглэлээр гэх юм бол эхний улсын хэлээр 2025 оны эхний хагас жилийн байдлаар
57 орны сая 600 мянган орчим зорчигчийг шалган нэвтрүүлсэн. 18 орны 909 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Тэгээ үүнээс зөрчил нь болохоор зэрэг эхний хагас жилийн байдлаар 478 зөрчил илрүүлсэн байна. Хил нэвтрэх эрхийг төр дүтгэл зүйсэн 178 зөрчил илрүүлсэн байна. Гарч байгаа зөрчлүүдийн ихэнх нь таад анзаарсан баг. Дандаа хил нэвтрэх эрхийн баримтчгийн зөрчлүүд байгаа ч. Тэгээ хоногт ах замын бомбтор бол 2000-аас 2500 тээврийн хэрэгс шалган нэвтрүүлж байгаа. 9000-аас 9600 зорчигч зөвхөн хоногч шалган нэвтрүүлж байна. Авто замын бомбтор. Төмөр замын бомбтор болохоор зэрэг 150-аас 250 зорчигч шалган нэвтрүүлж байна хоногийн хугацаанд. Шөнийн турш дуудлага мэдээлэл, тэмдэглэл, бичиг цаасан дунд ажилласан цагдаагийн дэслэгч өөрийн цолмонгийн нэг өглөө жижигрээ ээлжид дуусгаснаар эхэлж байна. За энэ хоногийн хугацаанд материал туссан гомдол мэдээлэл. Ажил дээрээ дүрм тулцсан өмсөхгүй гэж болдго юм уу тий? Эрүүгийн мөрдөгч өөрөө бас нэг хуулиар хүлээсэн чиг үүрэг нь арай бусад албаагчдаас өөр учраас бас зөвшөөрөгддөг юм би. Бусад хэв журам зам мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиглэлийн албаагчд бол өмсөж байгаа. Эрүүгийн мөрдөгч бас тусдаа арай өөр хууль тогтоомжоос эрх олгогдсон байдаг. За ажил дээр гараад бол ирэхэд бол төсөөлснөөс бодож ирсэнээс бол шал өөрөөсөө айгүй хүнд хэцүү чанга юм уу. Ачаал ихтэй. Тэгтээ ингээд ачаал ихтэй ядраа дандаа гэдэг тэгээд байх чинь л одоо ажиллах нар ахын чийс даацтай үед ирлээ. Одоо ингээд ачаал багассан байгаа ш. Тэгээд тэгэхээр бүр юу өдөр чи өмнө яаж ажилладаг байсан юм бэ гэж бодож ирсэн. Дуудагчийн зургийг юу? Амархаар харж явах замдааж албаны ажил дараагийн төлөвлөгөөгөө ярьсаар налайхын зүг явж байна. За тэг. Амралтын өдрөөрөө ингээд дэлгүр дээр ирээд бас гэрийнхэнтэй тусалдаг. Бараа оруулах ч юм одоо эрэгтэй хүний хийж болох ямар ажил вэ? Тиймэрхүү ажлуудаа хийж ингэж чөлөө цагаараа бас гэрийнхэнтэй тусалдаг. Тэгээ бас хогш үрдэх, шал угаах гэдрийгээ бас ажлууд байна. Одоо нөгөө хоёр ажилтан маань нөгөө банк камер дагаж явдагт одоо л тасцгаацсан баг тий. Эхлээд бол нэгүүлсэн баг та. Одоо сурцсан сонсогч байхаас ихсэн. Одоо сурцсан л харагдчихэв. Яасаа зэгсээ өөртөө авахгүй л учраас нураад унцт юм аа. Дэлгүүрийн бааш өгт юм биш үү тий. Өөр юу оруулахаар нээж. За. Удаан оруулсан юм уу? За. Гэрээ ажлыг бол манай хүү бол их тусалж гин. Би чинь бас заавгүй бид нар чи хувийн дэлгүүртээ хуваарай л бид нар өөрсдөө хөдөлмөр эхэлдэг учраас өглөө гараад орой буудаг. Тэгэл гэрээ ажил бол заримдаа надад бол хаягдж байгаа юм чинь. Тэгэл манай хүү өдөр хашаандаа очивол ингээд ирлээ тэгээд ирлээ л гэдэг. Хурж ирэл өөрсдөө л хоолоо яшдаг хөрх юм. Тэгэл нэг юм хийцэн л би ч орой орж ирэл ядарч яана гэл унтаад өгнө. Одоо тэгэл энэ цагдаагийн ажил орсон юм чи төрийн хүн болцсон надад бол баригдахгүй. Яг хаяа цаг гараад бас ирж бас тусалж өгнө. Замын үдийн бомбт ч айгу гоё болцсон юм шүү дээ. Бүр яг нөгөө нэг аirport шиг л харагдчих шүү дээ. Харин тийм. Олон улсын стандарт хангасан одоо гарц юмудаа яг төхөөрөмжилсэн. Ер нь маш гоё болсон. Тийм ээ. За өнөөдөр шинээр томилгцсан албаагч таламжлан хүмүүжүүлэгч томилж өгье. Дэслэгч энэ өсөх эрдэнэ. Дэслэгч гэлэг жамц. Таламжлан хүмүүжүүлэгч. За өнөөдрөөс албанд даалгаж болоод таламжлан хүмүүжүүлээд цаашдаа ажил төрөлдөн. За бүх зүйлийг сургаж, зааж, зөвлөж явна шүү. Өнөөдөр болохоор тус бомбтод бомбын жижигрийн үүрэг гүйцэтгэх нь тийм учраас хоёулаа бомбын жижигрийн үүрэг гүйцэтгэж ямар үүрэг гүйцэтгэж ямар үүрэг хүлээдгийг хоёулаа ажлын байрандаараа танилцъя. За энэ манай цэг 4. За жолоочийн баримт шалгах газар.
Энд штамп даруул. Тэгээ энд ингээд бууж ирээ жолооч нь бууж ирээ штамп даруул. Одоо энэ зогсохт нь бас Манай албаа багшд ингээд тээврийн эрсдэл нөлөө шалгалт гэдэг. Энэ давхар гайлын байгууллага тэнд нь бас тээврийн эрсдэл үүсгэх шалгалт. Манай хуулиар бүрдсэн чиг үүргийн дагуу тээврийн эрсдэл хэл зүрхшин нуугч болцгүй газар оронд нь үүслэх хийж хэлээр нэгдүүлнэ. Ийм үйл ажиллагаа. Энэ нэгийн гарах гэх цэг нь болохоор штамп шалгаж байгаа. Энэ дээр ерөөсөө машинуудыг ерөөсөө штампын шалгахгүйгээр огтулж ерөөсөө болохгүй. Бүх зочдын штампын бүрэн гүйцэд шалгасны дараа ингээ явуулсан. Паспортных нь хэл нэвтэрсэн тэмдэглэл буюу штамп байгаа шүү дээ. Тэрийг өнөөдрийн он сар гэдэг тэрийг л бүгдийг харна гэсэн үг. Авраг ирээ сайн авчна та. Та штамп шалгуулж. Энэ юм уу? Тийм ээ. Орхон за. За сайн байна. 300 тасч. 38-33 үснээр сүүлж санаатаа 7 очоо тэрийг буцаагараа. 38-37 гэсэн үү? 38-33 үсэн санаатаа 7 байгаа. За. Тэгээд буцаагараа. За ойлголоо. Хоёрыг одоо станцаар юу гэдэг вэ? Хоёрын гархаа гэдэг бодож. Хоёрын гархаа. За 36-33 гээд санаатаа 7-г буцаагараа гэдэг шүү. Ерөнхийдөө ингээд 3-ын халтнаас ч юм бол ингээд 305 руугаа ингээд бас мэдээлэлээр дамжуулна. Тэрийг бас өөрөө одоо ингээд бусад цэгүүд рүүгээ бас дамжуулах үүрэгтэй. Сонслоо 3-ын халтаа сонссон байшгүй гэдэг. Тийм маягаар ажилласан. Ер нь харилцаа холбоог энэ дээр бол байнгын зохион байгуулсан. Албан залгажуулах төлөвлөгөөний дагуу алд тасгууд өөрөөсдийнхөө чиглэлийн дагуу биднэрт хэрэгтэй гэсэн зүйлүүд байсан болохоор бас илүү бас төхөм ойлгохоодоос амар байсан. Ингээ баатар гарч байгаа бүх тээврээр ирсэн. Энэ цэгүүдээр нэгийг ч одоо үзэхгүйгээр чи бол хамгийн шалгалтаар явуулахгүй гэсэн үг. Галих. Энийг дээрмийн хэрэг байгаа. За 17-2-ын нэгтээ булаалт. За. Тэгээ ерөөхдөө яг бүх шаардлагатай ажиллагаанд нь хийцэн гэж би бол бодоод одоо нэг нэг эрэг үүрэг үүсгэж ялгчаар татах саналтай прокурор төрүүлэх гэдэг байгаа байхгүй. За. Тэг та нэг хараад нэг дутуу юм байна уу? Айгүй л прокуророос буцаад буцчихвол гэж бодоод та нэг хараад үзээд нэг дутуу юм байвал тэгэл өчөж. Таньж бол ажиллагаа явуулсан юм. Бас таньсан юм уу те? Хохирогч. Тийм, хохирогч танаа заацсан. Хохирогч гэрч хоёр заацсан. Тэр давхар үнэлгээ гаргасан юм уу? Үнэлгээ гаргуулж авсан. Үнэлгээний юу танилцуулга юм шүү. Үнэлгээг харин танилцуулаагүй шүү дээ. Тэгээ хохирогч хологч хоёрт нь хоёуланд нь танилцуулаад за хэрэгтэй материалыг авчраа гаргаа за. За тэгжиж татах саналтаа оруулаад прокурор танилцуулах тий. Тэгээ ерөөдөө болцсон байна та. Тэгээ прокурорд нэг очоо хинуулчихгүй юу? За ойлголоо. Тий. Шууд хэрэг дээр ажиллаад эхлэх үү тий? Яг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүрэн гүйцэтгэх үүрэгт. За энд нь яг хөө дэмжлэг үзүүлээд нэг сурган дадлагжуулах төлөвлөгөөгөө сургагч багш томилж өгч байгаа. Энэ хүнээсээ яг хөө зөвлөгөөгөө аваа явна. Гэхдээ энэ хүний одоо шалгаж байгаа хэрэг дээр прокурор хяналт тавина. Нэгжийн дарга нь хяналт тавина. Одоо өдөр тутмын энэ үйл ажиллагааг нь бол яг энэ сургагч багш нь ерөнхийдөө чиглүүлээд өгч байгаа нэг юм дүр зураг харагдаж байгаа. Сургууль дээр үзсэн онол одоо ингээд ажил дээр байж байгаа ажлын одоо нэг практик хоёр бол нэх хол зүрхгүй байх шиг санагдсан. Ягаад тэгэхээр бас татвар төрийн сургуулийн загдагийн сургуулийн ер нь багш нар маань дийлэнх нь практикт ажиллаж байгаад орж ирсэн хүмүүс байдаг болохоор бас яг онлынхаа дагуу одоо хууль заасны дагуу одоо ажиллагаа явуулж байгаа болохоор хуулийн дээр юу гэж заасан яг тэрний дагуу ажиллагаа явуулж байгаа. Бусад сургууль ч юм уу те бусад мэрэгжил болвол одоо сургууль төгсөөд би яг хинбэ би мэрэгжлэрээ ажиллаж чадах уу надаас л хувь хүнээс шалтгаална шүү дээ те би ажлынхаа араас ажилд орохын тулд ингээл гүйдэг те ингээл хаалга тогшдог тэгэхэд одоо бас ингээд шууд ажил нь бэлэн байж яадаг гэхээр бас гоё. Нөгөө өмөрлөдөг нохонод шүү дээ, тэ? Эдрээ чи одоо бас давхар сургаж байгаа шүү дээ өөрөө. Бас сургууль төгсөөд ажилд орцгож байгаа шүү дээ. Хөрх юм би. КС сургуулийн дөө маань 2022 онд анх ашиглалтанд орж эндээ албаны нохой сургалтыг зохион байгуулж ажиллаж явуулдаг. Нохой албаны 50 жилийн яваа тохиож байгаа.
Тэгээд нохоо албан дээр болохоор одоо яг энэ мөрч үнэрч нохоонуудыг дадлагжуулдаг сургалт явуулдаг. Та бүхэндээ адмын нохоонуудаа танилцуулъя. За энэ хоёр гүлэг нохоо байна. За нэг нь болохоор Медина өдрийн нохооны гүлэг. А энэ болохоор Швед хавчаркийн гүлэг байгаа. Медина өдрийн ийм гол цаг хөвгтэй, Швед хавчаркийн гүлэг болохоор ийм цагаан хөвгтэй байдаг байгаа. Ямар үйлдвэрээс шалтгаалаад ингээд аль манаа томилох гэсэн өөр чиглэлийн нохоо ер нь өөрсдийн чадварууд нь ч өөр байх уу ер нь. За энэ нерв хавчарк гэдэг байна. Нерв хавчарк болохоор хэдийн манаа болов авч явдаг. Баранда. Хөвт. Баранда. Сайн байна. Су. Сайн байна. Хадруу. Су. Сайн байна. Бас ажил хийж шít. Эдгээр маань гэхдээ цалин авдаг өстэй бас. За одоо хэдүүлээ энэ нохоог сонгоолтонд явж үзүүлээ. За өсгөлдөө чи энийг одоо нохоонд үнэртүүлээд тэгээд тэр юунд авч шийш. Аль нь ч хамаагүй. Хаант өөрийнхөө дуртай газар авч. Яа. Тагааг. Заанаас. Ирээд. Сайн байна. Ирээд. Сайн байна. Ирээд. Сайн байна. Сайн байна. Сайн байна. За. Тоо. Нөө алчлаа шүү дээ. Ямар мондаг юм. Албаны нохоо бас чадвартай юм байна. Ер нь бол албаны нохоо гэдэг бол одоо бид нэр одоо шалгалт, үзлэг шалгалт хийж явах явцад нуус эзэлсэг бас нолгодоос хүний чадраас бас хүрхэлцэхгүй байх. Тэгээд яг тэрэнд бол нохоо л яалчгүй бидний ажил маш хэрэгтэй. Өөрийн цолмон бас л ажилтай яаруухан явна. Гар утсаа хулгаад алдсан мэдээллийн мөрөөр ирлээ. Энэ чинээс гарсан. Яг за санаж байгаа юм чи юу юм? Бид гур унтаад өгсөн гэж байгаа. Хаана Карконы өрөөнд өв? Тасраад өв? Таксид жоохон баргалдаад жоохон муулаад. Хоёр хоорондоо мулцсан гэсэн юм уу? За. Утсыг ингэ хажууддаг. Ер нь бол утсаа бол дотор алгуулсан юм зү. Гадаа юм уу? Дээрээ явсан гэдэг. Ард нь миний карт ирсэн гэдэг. Карттай байх тусмаа олдох боломжтой. Хэдэн төгрөг байсан? Сая 100 зам. Тийм 100 мог үлдээгээл хаалгахгүй үлдээчдэг байхгүй. Тийм бол тэр чинь нэг чип мипээр уншуулдаг шүү дээ. Тэгээд хаана уншсан гараад ирнэ шүү дээ. Ийм дугаар өгсөн. Энээс асууж. Цагдаа Монголд ороод одоо ингээд шинэ ажилтан болоод өөрийгөө үүсгэж ажиллаж байхад иргэдээс дийлэнх гаргаж байгаа гомдол мэдээлэл нь бол гар утас эзүүлсээ бусдад одоо олгоод алдсан. За дараагийн ээлжинд болохоор гар утас эзүүлсээ гээгдсэн гэдэг дуудлага мэдээлэл бас нэлээдгүй их хувийг эзэлж байна. Тэгээд энэхүү одоо гаргаж байгаа иргэдээс гаргасан гомдол мэдээлэл төр нь яваад мөрдөн шалгах ажиллагааг явуулахад зарим тохиолдолд бол иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас нь болж өөрсдөө гэмтэргийн хохирогч болсон тохиолдлууд бас нэлээдгүй ажиглагдаж байна. Тэгээ манай иргэд өөрсдөө бас арх согтууруулах ондааны зүйлийг бас хэтрүүлж их хэрэглээд за үүнээс шалтгаалсан за гар утас эзүүлсээ гээгдүүлэх за аль эсвэл хулгаад алдах зэрэгээр одоо гэмтэргийн хоригч болж байна. За тэгээд тухайнаас одоо тайлбар мэдүүлэг авах гээд цагдаагийн байгууллага дээр дуудаж цагдаагийн байгууллага дээр тайлбар мэдүүлэг авах явцад яг хаана одоо жишээлбэл гар утсаа алдснаа мэдэхгүй яг хаана явж ирснаа санахгүй одоо зэрэг одоо тохиолдлууд нь бас хэрэг шалгах явцад одоо нэлээдгүй хүндрэл учруулж байна. Тэгвэл бол цагдаагийн байгууллага бол бас мэргэжлийн ур чадвараа гаргаж зарим тохиолдолд бол алдагдсан гээгцэн зүйлсийг бол шуурхай аюун сурвалжууд олж тогтоож хүмүүсийг бол хавралгүй болгож өгж байгаа. Гэхдээ манай ард иргэд маань бас өөрийн гэсэн эд зүйл одоо босод юмдаа хариуцлагатай байж одоо сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Ямар хөө юм? Чадал тийм. Дайжгүй бодож байна. Ямар ч юмнуудаас сураад ихний шинэ ажил дээр ингээд яваад үзэл ажлуудаа хийгээл туршлагажаал явж байна. Чиглэр одоо энэ нохоо маань болохоор
мөрөнд явдаг. Усын хилээр нэвтэрж байгаа бараа тээврийн хэрэгт ачаанд ингэж үнэрж үзлэг хийж хориотой болон хил зөрчил нуугч байсан газар оронд үзлэг хийх чадвартай. Тэгээ одоо бид бүхэн өглөө ингэж усын хамгаалах тушаал аваад томилгоор өгөх гүйцэтгэж байгаа. Адилхан манай нохоонууд ч гэсэн одоо ингэж нэг нэгээрээ одоо ачаа тээврийн сагсбар дээр ирж ингэж үүрэг гүйцэтгэдэг. Хүнд даацын ачаа тээвэр шат амжилттай нэвтэрдгийн нэг шат нь үнэрч нохойтой шалгалт юм. Асларшаа. Өсөр. За боо. Одоо авчаркын үйлдвэрийн нохоо биднээс мэддэгэр. Тэгээ энэ бол эрхэлт багтай одоо нохоо гэдэг юм уу байгалийн зөнгөөрөө бас эрхэлнэ шүү дээ. Тийм эрхэлж мэддэг нохоо гэж ярьдаг юм. Тийм үү. Энэ нохооны маань нэг онцлог нэг юм бол ерөөсөө 90 хувцастай хүмүүс тасцсан. Энгийн хувцастай өнөр шууд жолооч нар тэр явгот. 90 хувцастай өнөр бол ерөөсөө маш сайн тийм сургалттай. Ачааны автомашинда одоо үзлэг хийхдээ бас суудлын автомашинд үзлэг хийж байгаатай адилхан хэлзэрчгч болон хориотой бараа материал, зузаарлсан бол оргилсан бараа материал байж болсгүй газар бас үзлэг шалгалт хийж ажиллаа. Тэ сайн уу? Минь өөрөөдөө яна цамко минь ирж штэ. Би цагаа Зүрс багтлээ. харин тийм байгаа чи ч одоо. За ээж нь дөнгөс чамаагаас ирэх байх гэж хоног хэдэн бууж игэнсэн байсан. Заашгүй. Гар хөлөө гараас авах гоцох тийг. Гэрээ бараа харахаа байлээ шүү. Өө харин татаа тэмж яасан. Сэрээ байхгүй юм. Сэрээ байлаа сэрээ. Би түрүү өглөө хинжээ гинцэн тэгээд чамаагаас ирж маа. Бас гой цай. Өдөр хав шүү. Цай. Турч нас аваа ачаалт танлаа. Шинэ онцсонгүй. Одоо сайхан онцч амраад. Тэг хэд өдрөөс хойш бараа ахгүй. Ер нь гэж ирэх юм ах гэдэг. Харин тий. Байдгүй. Тэгсэн чинь тэр чигээрээ чам. Оройчхор чинь тэгээд. Тэндээ хаас. Нөгөө цагаан. Гой бод энэ. Яа гайхаад. Залгаж байна. Сонсож байна хатах. За ойлголоо. Одоо гарлаа. Үгүй хайчих цаана. Түргээ авчлаа ээж. Хүн алга болсон гинэ. Хүн алга болсон гинэ газ алахгүй. Иви хоолоо идэж дуусалгүй гарчлаа шүү дээ. Цайны цаг болгож явах нэг хүн ороод ирдэг ч юм уу те ингээ уцаа алдчихлаа сандарсан байдал. Тэгэх юм бол цайны цаг хоол идэхэд дүр хойшлуулаад би шууд тэр хүний хойноос уцыг нь хайж өгдөг ч юм уу те. Чин гэр нь халаах шүү дээ те. Тэгээд чингэлтэй дөрөвтэй ажиллаж байлаа. Өөрөөсөө гарч болох юу вэ бүх зүйлэл зарцуулдаг баг цагдаа албагч. Яана. Өстө нэрээ хидэд ч хамаагүй хідэн цагт ч хамаагүй ажил дээрээ бэлэн байх дуудлагатай чухал ажил те. 4 жилийн хугацаанд цагдаагийн байгууллага дээр дадлага хийж байгаа нэгдүгээр курсээс ахуулаад 1 2 3 4 гээд зөвхөн баяр амралтын өдрүүдээр л ингээд яг ингээд ажиллаад оройтдаг эсвэл ингээд сардаа 1 өдөр 1-2 өдөр ч юм ингээд орой нэгцэн эргүүлээд ирэгээд ингээд оройтдаг юм байна даа гэж бодсон чинь 19 цагийн хонол мэдээлэл ороод ирэхэд би тэрэн дээр шөнийн 1 2 хүртэл 3 хүртэл явж магадгүй. Тэгэхээр энэ зүйлд бол ингээд сэтгэл зүгөө одоо бэлдэх маань жоохон дутуу байсан байлээ. Дүүргийн нөхцөлөд бол шал андаа юм лээ. Тэгэл ард иргэдийнхэн амар тайван байдлын төлөө ингээд одоо нүүч авчлал үл зүтгэж байгаа харагдсан. Ангийн байлдааны тог става 2 дахь байлаа ажиллана. Улсын хил маань тэр жигтэй ангийн хувьд бол онцлог нь телекамерын систем нь одоо хямж байна гэсэн үг тийм үү? Улсын хил хилийн бомб газрыг ачаа дээврийн зохицолбор гэдэг энэ дэр бас байж байна. Тэр хэсгээр байж байна. Ах замын бомбт олон улсын бомбт мөн хэлийн хэсгээр явж байгаа одоо хөдөлгөөнийг 100% ингээ камерын хилтэнд зорчигч мөн тээврийн хэрэгслээ одоо ингээд давхар ингээд хянаад ер нь ажилладаг байж байгаа. Одоо харагдах байцвал янз бүр тод харагдаж байгаа зү. Энэ камер маань шөнө өдргөө харна. Тэгээ 2025 оны 3 сард манай хяналт удирдлагын төвн бүр өргөжж одоо C4 төвшөнд хүрсэн ийм давуу талтай улсын хил хамгаалах шалган нэвтрүүлэг албыг ингээ удирдан зохион байгуулж байгаа. Самуу үд хэмжээний тэр чигтний одоо телекамераар зөвхөн манах хэмжээнэ гэсэн. Чингэлээ дөрөв 3 дугаар ороо дугаар байрны одоо тоглоомын талбайгаас бага насны хүүхэд алга болсон гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд тэрийн газар дээр яг хаан тоглож байгаа тааш явсан гэдэг чиглэлээр нь одоо
хяналтын камерын бичлэг үзэх гэдэг явж байна. Энийг огтуул харах камер нэлүүлээ. За энэ үү те. Өнөөдөр өглөө 10 цаг үед нэг тийм юу өмцтэй. Цагаан ноосны цамцтай. Тэгээд саарл жинс өмцтэй. Тэгээд 5 настай охин, бага насны охин танах руу ганцаараа орж ирсэн маань ирсэн. Хараагүй. Одоо тэгтээ харьцангуйас бичлэг камер хотын нөгөө камержуулалт айгуу сайжирсан байл. За ийш орчих шиг болох юм. За баярлалаа. Үш 17 цаг болцоод за нэг гарч хүүтийн авч ууд юм уу гэж дэлгүүр орж ирсэн. Тэгсэн чинь урд бас нэг өөр төрлийн байгууллага ч юм уус ажилтдаг байртаа нэг 4-5 хүмүүс байсан баха бас нэг ингээд яриаг сонссон чинь өнөөдөр өст амар оройдчихлоо шүү 5 хүртэл суучлаа. Тэгээд ярих нь хөөх энэ хүмүүс чи юу яриад байгаа юм би энэ хүмүүс чи ингэж ажилтдаг юм биш гэж бодоод тэгсэн чи би ч одоо хийзээ ярих лээ юу илээ гэж бодоод хаан цагтаа ахгүй юу за хаан үнтэй явж байгаа юм. Ганцаараа. Тийм үү хин гэдэг хаан дөө. Хин гэдэг үлээ. Танхилуу нөө. За аав ээжийн дугаар нь байна уу? Аав ээжийн дугаарыг мэдэх үү? Гадуур хувц байхгүй юм уу? Би нэг юм асуучих уу? Одоо сүүлийн үед нөгөө нэг хүүхдүүд аягүй их алга болоод байгаа шүү дээ. Маш их алга болж байгаа. Тэрэн дээр одоо оллоо гэж аягүй гоё. Тэгээд фэйсбүүкээр одоо бид нар ингээд шеэрлэх нь та бүхний ажилд яг тус нэмэр болж чаддгүй эсвэл эсэргээрээ дэмий байдгүй тэрийг бас мэдмээр санагдчихэв миний хувьд. Ямар тохиолдол гэдгээс байна л да. Одоо энэ бага насны хүүхдийн алга болсон тохиолдолд аль болох мэдээлэл олон хүнд хүрж тэр хүүхдийг олоод авах сайн тийм. Бас мэдээлэл хит тарснаас болж бас хүнийг бас аюултай байдалд хүргэх тохиолдол ч бас бий. За ан твэрч. Яа. Аач дээр ачна. Шгүүтэй бүгд алчлаа шүү дээ. Шинэ ажилдаа ороод бас нэлээдгүй хугацаа өнгөрөөд одоо яг баггүй зүйлийг ингэ сураад бас ингэж ажилдаа гарч гал тэгээд их чигээ явж гин. Тэгээд дадлага хийж байхдаа бол яг ингэж за ерөн болцохоор юм байна да. За ерөн гайгүй юм байна да. Ажилдаа гараад өстой нэг алаад өгөндөө гэж боддог байсан. Тэгээд яг ингэж яг өөр төр бүх юм ирээд оюутан байхдаа бол одоо ингэ дүнгээ хичээлийн дүнгээ шалгалтаа сайн өгнж гэдэг юм уу одоо хичээлээ сайн хийж байгаа дүгнүүлнэ гэдэг юм. Тэгдэг гэсэн одоо бас л ажиллагаа гадаас ялгаагүй одоо ажлын шалгуур үзүүлэлт гэж байгаа. Эрүүг мөрдөгч одоо сард тийм хийх ёстой. Ингийн мөрдөгч одоо тийм хийх ёстой гэсэн одоо яг тийм шалгуур үзүүлэлт дээр гаргадаг. Яг тэрийг ингэж хангах гэж бас нэлээдгүй хичээж ажиллаж байгаа. Мөн бас ээлжийн амралт авах хугацаанд Шинэхэн хилчид маань хөдөлмөрийн харилцааны зарим зүйлийг тодруулж байна. Алсаа бодон асуугаад авна гэдэг ч ухаалгийнх шүү. Олгоо явж байгаа. Бас эмэгтэй хүүхд төрүүлсэн байвал одоо яаж эмэгтэй цэргийн албаагч маань 15 жил хил дээр үүрэг гүйцэтгэхэд одоо 5 жилийнхаа нэмэгдэлтэй одоо 20 жил болоод цэргийн тэтгэврт гарах хугацаа одоо их үүсэж байгаа. Энд бол хүүхэд тасрах чөлөөтэй байлаа гэдээ одоо хугацаа хасагдана гэсэн юм байхгүй. Хүүхэд тасрах чөлөөтэй байсан ч ажилласан хугацаанд ороод тооцогдоо явчихна. Үүрэг хүлээж алба эхлэхдээ зэрэгцэн хариуцлага шан хоёр хамтдаа ирж байна. За ингээд ирхэн шинхэн офицеруудаа ангийн үйлдвэрлэлээс ахны цалиныг хэрэгжиж хатуулж өгөх шийдвэр гарсан байгаа. Цалингийнх нь өөрчлөлт гаргаж өгье. Урьдчилгаа цалин ингээд бас өгдөг юм байна биднэрт гэр орноо тогтжуулах бас одоо өөр хэрэгцээтэй зүйлүүдэд тийм урьдчилгаа байдлаар өгдөг юм. Тэр бас анхудаа сонсд мэдж авлаа. Анхны цалин амьдралын амт хүрэх хоолын мөрөөдөл бүхэнд хүч нэмэн гар дээр нэрлээ. Нөгөө маань бас зэрэг авсан гэсэн битээ би чинь дотроо бодоод за битээр чинь тэгээд 2 өдрийн цалин гэл нөгөө чинь энэ юус нэг илүү цалин авсан юм шиг санагдал. Тэгэл шууд өөрийнхөө авах юмнуудыг шууд ингээд дотроо төсөөлөл яваадсан. Нэстэгөөний төгөөд ийш гарч. Хоёр давхан байгаа юм. Авах юм одоо юм. Шил арчиж явчихсан уу тий?
Үгүй ээ, хоёул давс ах юм шүү. Нунтаг л давс. Энэ нунтаг давс юм. Энийг хүч. Гур байхт болно. Наач борцтой юм. Тийм борцтой. Цэргийн сургууль төгсчөөд гэхдээ яг анхны цалингаа аваад ингэ өөрчлөхөө гэдэг надад чинь тухай чинь 300 зам өдөр явах чинь амар их мөнгө санагддаг л шүү дээ. За ингээд болцсон. Чи усаад аваарай. За цоглоод дууссан юм. Болцсон юм уу? Уншуулах уу? Нэг Хоёр бүр дан амттай байж байгаа үү? 171 тий. Зөв. Гэр яг хөө чиглэлээр ямар ч юм аавна гэж бодсон байсан чи яг юу авахаас сайн мэдэхгүйсэн нэг яг битэр ч бас хоёлаа анх удаас нэг айл гэрээ болж байгаа болохоор яг сайн мэдэхгүй тэгээд дэлгүүрлөөр олоо энийг авах юм энэ чинь болох юм биш те. Тэгээ бас манай эхнэр чинь бас өөрөө бас цаа юмдээ утсан дээрээ бичсэн байсан бас эмэгтэй хүн болохоор бас над шиг бас тийм байхгүй юм эмэгтэй бас өөрөө идэх юм лээ. Анхны цалингаа ер нь аав ээжтэй дээжсэн өгдөг гэд хүмүүс л тэгэл ямар ч аав ээжтэй ямар ч зөв ямар ч билээ авсан болохоор одоо ямар ч шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Тэгээ ямар ч тэгж жаад нэг банк дээр орохороо одоо шилжүүлж мэлжлээд өөрийнхөө дансандаа байрлуулж аваад бас болох. Яг л тэгж бодогдсон шүү аав ээжтэй. Би чи анхны цалиг аваад тэгэл нэг будаа цаймаага авчаад үлдэгдэл мөнгөөрөө эмээдээ юм авч өгвөл эмээдээ хэдэн төр өгч мөгөөл тэгж явж ялаа шүү дээ. Би бас анхныхаа цалингаар ээжтэй Skytel-ийн дугаар авч өгч ялаа. Азийн дугаар. Миний хараа эрт төгссөн учраас яг санахгүй байна. Би 21 жилийн өмнө төгссөн. 2004 онд сургуульд төгссөн. Тухайн үед цалин нэг 46,000 төгрөг нэг цалинтай байсан санагдчихна. Тэр үеийн шатлалаараа. За амар гэрээ. Оо заасан. Сайн авч нэ та. Сайн авч. За. Оо бичлэг хийж байгаа юм уу? Тий, бичлэг хийж байгаа. Чинь нэг юм хэлчих болох уу? Ямар хөө чиглэл дээр юм. За ярьцгаая. Чинь энэ хоёрын хооронд бас олон жил зорчигч тээвэр явж байна. Монголын одоо нөхцөл байдлууд түрүү жилиг бодвол маш сайжирсан. Одоо зан харьцаа сүлжээ бид нар ямар ч асуудалгүйгээр ингээд 10 минут болоод ингээд ороод ирж байна. Гэтэл бид нар хятад дээр очиод ингээд 3-4 цаг өдөржингөө зогсож байна. Ачааллгүй бол адилхан л ачаал байна тийм ээ. Монголд ч байна, хятад ч байна. Тэгээ Монгол дээр бол ямар ч юм төвөггүй. Хоёр улсын хэлэлцээрээр бас нэг аль талынхаа эрх ашигыг хангасан нэг юм байдгал байлгүй. Энийг бас нэг та нар за тэгээ дээш нь уламжлаад хэлээд. За сайн аваа та. За. Одоо манай Монголын хэлчид одоо маш сайн ажиллаж байгаа шүү. Баярлалаа гэдэг үг гэсэн. Надаас их гоё санагдсан. Тэгээс албараас бахархсан тэр үедээс. Монгол улсч болохоор одоо захим гарц тэгээд стандартж байгаа шалгагч нар бол маш хурдтай шалгадаг болсон одоо. 10-аас холбогдож байна. Чингэлтэй зүргийн 3-р хорооны нутагт эсгэртэл гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирлээ. Жижигхэн бүрэлдэхүүн яралтай болно. Ямар ярих гарсан юм бэ яана? Хоёр кинонд тоглолцсон болохоор ч тэр ойроос ингээд нөгөө хараад нөгөө танай байгууллагын ажиллажаад хүнд хэцүүгийг мэдэрсэн болохоор одоо ингээд энд хүртэл ингээд урилга өгөхт нь би бүр маш ингээд хүнд сэтгэлтэйгээр хүлээж аваад хурж ирсэн. Юу вэ? Хэрийн газар хамгаалтанд тавах гэж. Нөгөө юм татдаг юм. Тооц. Шөнийн хот амгалан налайж харагдавч эх хөлийн дунд амьдралын олон өнгө сүлэлтэн хаа нэгтээ ам хохирч аль хаагчад ажилласаар амаргүй бүхний түрүүнд амар тайвны манаанд тэдэл зогсдог. Цанхнуудын энийг болгочаа үзье да. За. Талын нам гүмүдшээр тэргэл саран зүүд найрыг дуудам мэлтэн.
эх орны хэл эзэдтэй. Эрд цэргүүд тангарахтай учир эх нутаг минь амгалан дүнжгэр эрэхэд улсын голомт тайван. Энэ эдрэг амталж тий. Бүгдийг авчирч. Миний хувьд маш сонирхолтой байна. Тэгээд илүү ингээд та бүхний ажлын тэр сайхныг хүнд хэцүүг ингээд олон хүмүүст ингээд харуулж байгаа нь миний хувьд маш зөв зүйтэй нэвтрүүлэг болсон байна гэж миний хувьд бодож байна. Одоо энэ төрийн зэргийн болон хууль сөхөх байгууллагууд өөртөө итгэл, албаараа бахархах сэтгэл гэдэг юм хамгийн чухал юм байгаа юм л да. Цагдаа дотоодын зэргийн байгууллага 12,000 албаагч ажилтнтай. Энэ албаагч ажилтнууд олон төрлийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр манай өөрийн цоломбоо эрүүгийн мөрдөгчөөр томилогдлоо гэд зөвхөн нөгөө гэмтрэгтэй тэмцэх чиг үүрэг хэрэгжүүлээс гадна ахаад нөгөө нийтлэг чиг үүргийнхээ хүрээнд бусад байгууллагуудын бас гүйцэтгэдэг үүргийг энд давхар гүйцэтгэх годомж талбайд эргүүл шалгалтанд явна. Жижүүрт гарч дуудлага мэдээлэлд ажиллана. Тэгэхээр энэ олон үүргүүдийг бас дараагийн нэвтрүүлэг дээр бас гарах байх гэж би бас итгэж байгаа. Дүрмт хувцс өмсдөг албаныхандаа бидний хувийн зүгээсээ тусалж чадах зүйл маань юу вэ гэхээр иргэн болгон хариуцлагатайгаар ядаж зам дээр гараад дүрмээс агчдаг тий. Одоо нэг хувьдаа нэг хувийн сахилга бод хувийн нэг зүйл дээрээ жижигхэн анхаарал төгчих юм бол бид нэр энэ зүйл маань та бүхний ажилд тусалж байгаа гэм маань илэрхийлэмж гэж би дотроо дүгнэдэг байхгүй. Тийм учраас урайлж байна. Энэ бол жинхэнэ эхлэлхийн нэгэн чамд гараан өгч байна. Иргэл зэх зүйлгээр түүнийгээ хөтлөөд амьдралыг туул. Иргэд улзах дурсамжуудан орих эцгийн гэрийн чаацсан. Ирээдүйг зорин хайдлаа эхлэх ёстой эрх хүн болчи.